Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол Англи улсын нэг нам Америкийн сонгуульд дотор нэг намны төлөө Дональд Трампын намын эсрэг ажил хийж байгаа гэсэн. Зүгээр төсөөл үүсчих зав. Хятад улсын тэн социалист намынхан нэг дарга нь Монгол сонгуул болох чи надад 50 хүний орон зай байна. Баян хонгор арх ханга хөвсгөлд ажиллах ёстой шүү. Тиймэрхүү постыг LinkedIn дээр тавих юм бол юу болох юм бэ? Энэ 30 хоногийн хугацаанд Украин цэргийн алба шинэ хүмүүсийг цэрэглүү татах юм байна. Энэ 30 хоногийг та нар ерөөдөө яаж ашиглах гэдэг юм? Өнгөрсөн 10 жилийн хугацаанд би нэг юм маш сайн сураад авсан. Тэр яг юу юм бэ гэх юм бол энэ улс төр ямар заваа юм бэ? За олон улсын хэмжээний улс төр бүр заваарсан юм. Окей. Тэнийг яагаад ярьж байгаа юм бэ гэх юм бол өнөөдрийн бичлэгэн дээр хэдүүлээ Зеленскийн туслахын тухай ярина. Энэ дайн хаанаас үсэж байгааг ярина. За дайн яагаад зогсоогүй юм бэ? Зогсох боломжтой байсан юм зогсоогүй ярина. За тэгээд бас нэмээд Их Британи, Анги, Америкчууд яагаад хоорондоо ерөөхдөө дургу алцаад байгаа юм бэ? За тэгээд энэ бас Трампын огцруулсан Трампыг шоронд хийх гэж оролцсон англи хүмүүстэй холбоотой. За гэхдээ одоо болж байгаа энэ драма яагаад урагшлахгүй байгаа юм бэ? Яагаад хин хэнийг ингээ хутгалаад байгаа юм бэ гэх юм бол ойлгохын тулд өнөөдрийн энэ бичлэгийг одоо хэдүүлээ хаанаас эхлэх юм бэ гэх юм бол Арестович гэдэг залуу. Олексий Арестович Зеленскийн зөвлөх байсан. Одоо болцсон. Одоо Зеленскийн тухай юу ярьж байгааг хэдүүлээ хамт сонсцгоо. Энэ бол нэг сарын өмнө гарсан бичлэг. Матывают длинный счет для тех, кто с ними это сделал и делает. Я сегодня сказал... Маш том тооцоо өссөн байгаа. Энэ тооцоог хэн нэгэн төлөх ёстой. Что я его посажу нахрен на пожизненно Зеленского. За энэ тооцоог хэн төлөх ёстой юм бэ? Их юм бол Зеленский төлөх ёстой. За тэгээ би ирэх бариад эхлэх юм бол Зеленскийг насаар нь шоронд орно. Я знаю очень множество людей, которые предлагают более радикальные меры после прихода к власти. Би шоронд хийн. Гэхдээ гадуур тэрнээс илүү амар юм хийх хүсэлтэй хүмүүс зөндөө байгаа. Шоронгоос илүү юм та дөрөв төсөлж чадах бах тий. За 2020 оноос 2023 оны хооронд ямар алт тушаалтай байсан бэ гэх юм бол Advisor to the Office of the President of Ukraine. Ерөнхийлөгчийн зөвлөх байсан. Баруун гар. Зөвлөхөн байгаа болцсон. Энэ бол хоёр замын анд найз байсан гэх юм уу да. За тэгээд Арестович 2019 онд ямар ярилцсан өгснээ хэдүүлээ сонсцгоо. То есть если Украина получает выдачи в НАТО, то тогда мы можем говорить о каких-то сроках прекращения войны. Нет, ни о каких сроках. Ярилцсан авч байгаа хүн юу асууж байгаа юм бэ гэх юм бол Украин НАТО-гийн гишүүн болоод ирэх юм бол тэр Донбасс, Луганск тий Донецк болж байгаа байлдаан зууд дуусах юм уу? Яг гэх юм бол 2014 оноос ахуулаад тэр Донбасс угаасаа иргэдийн дайн болж исэн. Украин Оросууд хоорноо айл хэдийн тэнд алдчихсан байхгүй юу? За тэгээ дуусах юм гэсэн чинь үгүй дуусахгүй. Решение войны мы не будем говорить, наоборот, это скорее всего подтолкнет крупная военная операция России против Украины. Үгүй зогсохгүй. Украин НАТО гишүүн болоод ирэх юм бол юу болох юм бэ гэх юм бол Оросууд дайн зарлаад бид нар руу халтаж эхэлнэ. Потому что они должны нас будут просадить в инфраструктурном отношении и превратить здесь все в разваленную территорию для того, чтобы нас неохотно брали. То есть Россия сможет. За тэгээ яагаад бид нар руу дайрах хэрэгтэй юм бэ гэвэл Оросууд тийм биднийг бөмбөгтөн биднийг баг устгах хэрэгтэй. Биднийг баг одоо жоохон буруу ойрчулж байгаа. Гэхдээ утга учир нь ерөөхдөө адилхан. Биднийг чулуун зэвсэгний үейлөө буцаагаад авчрах юм бол НАТО угаасаа биднийг гишүүнээр авах сонирхол нь алга болчихно. Тэр хүртэл Оросууд биднийг бөмбөгтөж дайрах хэрэгтэй. Идти на прямую конфронтацию с НАТО? Конечно, Россия нет. Тэгээд ярилцаа авч байгаа хүн асууж байна. Бид нар НАТО руу ороод ирэх юм бол Оросууд НАТО-гийн гишүүн рүү дайрах юм уу? Не НАТО. Мы не успеем. Они должны это сделать до того, как мы вступим в НАТО, чтобы мы не были интересны НАТО. Үгүй. Оросууд энийг бид нар НАТО руу орохоос өмнө амжуулах хэрэгтэй. Стали быть интересны, как разваленная территория. С вероятностью 99,9% наша цена за вступление в НАТО – это большая война с Россией. Магадлал нь 99.9% бид нар руу дайрна. За тэгээд бид нар НАТО руу орохын тулд бидний төлбөр юу юм бэ гэх юм бол big war with Russia. Бид нар НАТО ороод эхлэх юм бол хөслөө тавих юм бол Оростой байлдаан эхэлнэ. Окей. 2019 онд ийм юм ярьчихсан. Өнөөдөр ийм юм ярьж байгаа. Сонирн байгаа үстэй тий. За, хөөе. Зеленский хөшөө. Хоёул одоо НАТО орох цаг болцсон.
Гэ зөвлөжсэн байж магадгүй. За байлтаа нэгсэн дайн эхэлсэн. Алтан тушаалаа алдсан. Одоо найзынхаа хамтарч ажиллаж исэн хүнээ тий хуучин захирал дарга ерөнхийлөгчийн тухай юу ярьж байна гэх юм бол би чамаа шорон дотор хийнэ. За гадуур тэрнээс илүү юм хийх хүмүүс зөндөө байгаа шүү гэж ярьж байгаа. За улс төр ийм 2022 онд Истанбул хотод Украины тал, Оросын тал аль хэдийн цуглараад суугаад ерөөхдөө нэг гэрэн дээрээ гар үсэг зурхах бэлэн болцсон байсан. Тэ. Дайнд дуусгах гэсэн. Гэхдээ юу болсон бэ гэх юм бол Борис Джонсон онгоцон дотор өсрөөд Украин руу Истанбул руу нисээд тэр хэлцийг тассан зогсоосон. За Boris Johnson pressured Zelensky to ditch peace talks with Russia. Boris Johnson тэ хүчээр Зеленскигийг тэр инх тайвны хилцлийг зогсоох гэж тэ оролцсон амжилттай. Энийг юу хэн бичсэн бэ гэх юм бол Украин улсад хэвлэл мэдээллийн нэг сонио бичсэн. Окей. Одоо Boris Johnson өчтөр юу ярьж ирсэн сонсцгоё. We know some basics. Putin's appetite for conflict and for chaos is already there and it will only grow. Путиний дайн алдсах, өөр орон руу халдах аппетит улам томорж байгаа. Тэр угаасаа бэж л таарна. Нөгөө үлэн тэг цадахгүй штэ гэж ярьж байна л да. And Russia is already menacing our skies, our waters, our streets. Тэгэд Орос холбоо Путин угаасаа манай гудамжийг тэ Английн нутгийн одоо агаарын зам за тэгээ бидний далаа руу айл хэдийнэ халдаж эхэлж байгаа. Дайн зарлцсан маашин тэ. And our national security. Бидний үндэсний аюулгүй байдал руу айл хэдийнэ халдаж эхэлсэн. And that's why I believe the fundamental task of politics right now is to take the tough decisions on security. But we know some basics. Putin. Тийм учраас бид нар ерөөхдөө одоо хэцүү замыг сонгох ёстой гэж ярьж байна. Тэгээ ер нь бол ганцхан одоо Путиний тал барих нь дими тий. Мэдээж нөгөө маш олон Орос тэр бөмбтөн Лондон Англи руу зугтсан. Тий. Александр Литвиненко гэж сонсч ирсэн үү? Тэгээ хуучин Оросын талд ажиллаж исэн Англи руу зугтцсан. Тэгээд Путин араас нь тагнуулын албаа явуулаад тэгээд полониум гэсэн цацрах туяатай бодисоор мань хүнийг хортуулаад алдсан. Оросууд. Английн нутаг талбай дээр. Тий. Болохгүй. Путин болохгүй юм хийсэн. Зөндөө хийсэн. Герман ч гэсэн хүмүүс нас барж исэн, Испан ч гэсэн хүмүүс нас барж исэн. Гэхдээ энэ Орос улсаас зугтцсан урвагч юм уу үгүй мó хамаагүй заяа. Бид нэг ингээ Лондон руу зугтаад тэгээд Лондонд нас бардаг. Окей. Тийм учраас магадгүй энэ Оросууд дургүй байж магадгүй. Тийм ээ. Англичууд. Угаасаа би түрүүн таатай хэлж ирсэн. Европын тэр континент биш үү? Нэг континент биш ээ. Тэ? Англичууд Француудыг үзээ яддаг. Францууд англичуудыг үзээ яддаг. Германчууд Францыг үзээ яддаг. Францууд Германыг үзээ яддаг. Англичууд бас Германыг үзээ яддаг. Испанчууд биш үү? Бас Францыг үзээ яддаг. Гэх мэтчлэн. Тэр континент дээр өнгөрсөн 2000 жилийн дотор хэдэн сая хүн хоорондоо хутгалтаад алцаад яваад исэн. За тэгээ энэ буцаагаад баг зэрэг ингээд задарч эхлэх цэг нь өнөөдөр байхаа. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усроо контентээрээ дамжуулаад бараг өнгөөс сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа
баг хийсэн. Миний пэйжийг 300,000 дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59,000-аараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. За буцаага сэдвлэг орчих. Окей. Ойлгож байна уу? Борис Джонсон Оросд дургу. Keir Starmer Оросд дургу. Тэгээ бас нэг сонирхолтой юм гарч ийн заяа. Одоо Трамптай ямар холбоотой юм бэ гэх юм бол энэ Английн тагнуулын албаны нэг ажилтан MI6 гэдэг. Та James Bond-ын кино үзсэн бол мэднэ MI6 гэдэг нэртэй. За MI6-ийн тагнуул хинттэй хамтарч ажилласан бэ гэх юм бол Hillary Clinton-ы сонгуулийн багтай хамт ажилласан. За хэдэн 500,000 хэд удаа давтамжтай $500,000 төлбөртэй шинтгэлтэй зөвлөгөө үзүүлж исэн. За юу үйлдвэрлэсэн бэ гэвэл Steele Dossier. Steele Dossier юу юм бэ? Dossier юу юм бэ гэх юм бол ерөөхдөө нэг баримт бичгүүдийг цуглуулсан гэсэн үг. За нэг найруулгатай. Нөгөө байцаалт хийсэн, судалгаа хийсэн, тэгээ судалгааны тайлан энэ Christopher Steele гаргасан. Christopher Steele хүн хин юм бэ гэх юм бол MI6-ийн тагнуулын ажилтан байсан. За тэгээ энэ хүн хэнтэй хамт ажилласан бэ гэх юм бол Hillary Clinton-ы ерөнхийлөгчийн сонгуулийн багт ажилласан. Зүгээр ингээд зарчмын хувьд хараад үзэх юм бол заяа нэг нам, Америкийн нэг нам хэнтэй хамт ажилласан бэ гэх юм бол Их Британий тагнуулын албаны ажилтнтай хамтарч ажилласан. За тэгээ тэр тагнуулын тайлан дотор, тэр досьер дотор, тэр судалгааны документ дотор юу бичигдсэн байсан бэ гэх юм бол Трамп бол одоо надлуу ингээ халддаг үг тий. Трамп бол Путиний нохоо гэж бичсэн байсан. Путин бол тий Трампыг санхүүжүүлдэг, дэмждэг. За тэгээд Трамп бол Путинтэй холбоотой, Трампын хүүхдүүд рүү Путинтэй холбоотой, Трамп бол Москва руу явж байхдаа ингэсэн тэгсэн Трампын туслахууд ингээд Орос тагнуулын албатай уулзж байгаа. Тэгээ хоорондоо мөнгө амлалт гих мэтчлэн хоорондоо ингээд хамтарч ажиллаж байгаа. За тэгээ энэ досьер, энэ судалгааны тайлангийг Hillary Clinton аваад за хэнд өгсөн бэ гэвэл Америкийн сенаторуудад өгсөн 2-3. За. Тэд нар юу хийгээд ирсэн бэ гэх юм бол хоёр нам, Republican нам, арчсан нам хоёулаа хамтраад одоо Путиний нохоо ерөнхийлөгчийн албан тушаал хасч болохгүй. Тэгээ юу хийж эхэлсэн бэ гэх юм бол Америкаар impeachment хийж эхэлсэн. Окей. За. Тэгээд таад мэдж байгаа нь бол Donald Trump-ыг олон дахин удаа огцруулах гэж оролдсон. За. 2016-нд Обама ямар тушаал өгсөн бэ гэх юм бол Америкийн тагнуулын алба тийм мань хүний утас офис дотор бүгдийг нэг чагнаад эхэлсэн. За номер 2 Steele Dossier paid by Clinton and DNC одоо Democratic National Convention одоо арчсан нам гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө Трампыг 3 жил орснохоо гэд гүтгсээр хагаад тийм impeachment болсон. Ерөнхийдөө огцруулах гэж үзсэн. За энэ цаана байгаа юм бэ гэх юм бол энэ Англи улсын deep state. Энэ Англи улс бас даалт бюрократ тагнуулын алба бас яг адилхан тэр нөө USAID тий энэ террористыг санхүүжүүлдэг данаа янз бүр юмнууд байгаа. Тэгээ Борис Джонсон бас энэтэй холбоотой байх магадлал маш өндөртэй. За сүүлийн үед юу болж байна гэх юм бол Hillary Clinton буюу тэр демократ нам ерөөд алидийн торгуул авцсан. Худлаа болж таарсан. Баримтууд нь хуурамч. За тэгээд тэр энэ баримт энэ Steele Dossier ерөөдөө шалгасан хуулийн зүгээс үнэн бодтой гэсэн тайлан тушаал гаргасан Perkins Coie гэдэг хуулийн компани өнөөдөр яг асуудал орж байгаа. Бараг тадан буухтагч байгаа. Трамп одоо энэний араас нь явж байгаа. За нэмээд Обамагийн баг, Обама өөрөө Обамагийн одоо засгийн алба нь $36 сая янз бүрийн шүүхийн шийдвэр торгуул 2017 төлцсөн. Окей. За иймэрхүү юм заваарсан юм болж байгаа. За нэмээд заяа өнгөрсөн жилийн 10 сард 9 сард юу болсон бэ гэх юм бол Англи улсын Labour Party энэ одоо Keir Starmer-ийн нам нэг ажилтан зүгээр LinkedIn дээр ийм пост тавьсан байгаа. Энэ аимшигтай заяа. Sophia Patel, Head of Operations at the Labour Party. Юу юм бэ гэх юм бол Англи улсын Labour намын нэг тий үйл ажиллагаа хариуцсан дарга. Надад бараг 100 Labour Party-ны ажилтан байна. Өмнө одоо ажиллаж байгаа өмнө ажиллаж ирсэн. Бид нар одоо эх 7 хоногт Америк руу яваад North Carolina, Nevada, Pennsylvania, Virginia
нөө battleground states нөө сонгуулийг шийддэг хүмүүжүүд рүү яваад I have 10 spots available for anyone available to head the battleground state of California. Надаа 10 хүний орон зай байна. North Carolina мужид сонгуулийн ажилд оролцсон уу? Энэ юу гэсэн юм бэ гэх юм бол Англи улсын нэг нам Америкийн сонгуульд дотор нэг намны төлөө Дональд Трампын намын эсрэг ажил хийж байгаа гэсэн үг. За, Kamala Harris-ийн нам бас өөрөө тал нь энэ хүмүүсийн зоч буудал, муул, хоол, ундны ерөнхийдөө төлбөрийг төлсөн. Activists were offered motels and Airbnbs despite Starmer's claim they paid their way with their own money. Keir Starmer энэ сонгуульд ялагдсныхын дараа ерөнхийдөө алаан болж байгаа шүү. Төсөөлө үүсчих заяа. Зүгээр төсөөлө үүсчих заяа. Хэдэн улсын тэн социалист намынхан нэг дарга нь Монгол сонгуул болох чинь надад 50 хүний орон зай байна. Окей. Баян хонгор арх ханга хөвсгөлд ажиллах ёстой шүү. Тиймэрхүү постыг LinkedIn дээр тавих юм бол юу болох юм бэ? Зүгээр бодчих заяа. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ юу болоод байгаа юм бэ? Окей. Эсэргээрээ. Тэ. Оросд сонгуул болж байна. За тэгсэн чинь Монгол улсын нэг намын нэг дарган заяа. Бид нар одоо Орос руу явах гэж байна. 50 орон зай байна. Бид нар одоо Путиний эсрэг намд нь одоо ажилланаа. Тиймэрхүү сошиал медиа пост гараад ирэх юм бол Орос улс Монголын эсрэг ямар арга хэмжээ авах юм бэ? Энэ яг юу гэсэн үг юм бэ гэх юм бол нэг улс нөгөө улсын сонгуулийг манипуляцж байгаа гэсэн үг үстэй. За иймэрхүү юмыг англичууд хийсэн байхгүй юу? Дональд Трамп энийг мартаагүй. Истанбулд аль хэдийн гэрийн бэлэн байсан чи зогсоодсон биз дээ. За Keir Starmer-ыг сонгохдоо Keir Starmer-ыг цагаан ордон руу авчихтай хөөе. Новшмэн. Тэ? Энэ юу гэсэн үг юм бэ? Тэ? Би одоо Трамп байсан бол би одоо Англи руу хүмүүсийг явуулчих уу? Elon $50 сая $100 сая асуудалгүй. Бид нар бас хүмүүсийг явуулчих уу? Тим юм ярьж эхлэх байхгүй юу? За гэхдээ тим юм ерөөсөө ярихгүй байгаа. Гэхдээ хаалганы цаана зөндөө юм болж байгаа. За тэгээ энэ Трампыг те олон удаа ингээд буутах гэж үзсэн, огцруулсан шүүх мөнх дотор биш те ганцхан Америкчууд энийг хийгээг байхгүй юу? Зарим энэ дотор бас англичууд байгаа. Окей. Тэгээд энээсээ болж та нөө Трампыг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яагаад Дональд Трамп Европоос залхаж байгаа юм бэ? Яагаад вэ гэх юм бол Европ дотор тэр хүмүүс нь шүү дээ. Иймэрхүү тактик, арга зам ашигладаг хүмүүс байхгүй юу? За, төсөөлө үзчих заяа. Тэ? Таадыг ингэж хийсэн, ингэж хийх гэж оролцсон хүмүүстэй та зүгээр тайван сууж явах уу? Хамтарч ажиллах уу? Хамгийн гол тэр хүмүүстэй итгэх үү? Итгэхгүй баха. Тэгээд миний бодлоор Дональд Трамп энэ дээр маш тайван байгаа. Тэ? Ерөнхийдөө олон улсын харилцааны хувьд бол тэ тэр боронг, тэр гомдлоо ерөөсөй гарахгүй байгаа. За тэгээд ерөнхийдөө юу ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ Орос Украины хэлцлийн тухай юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хэдүүл одоо сонсцгоо. EU. We're not allowed to sell cars there. It's prohibitive because of their policies and also their non-monetary tariffs. Европын холбоо. Эдгээр биднийг сорж дуусгаж байгаа. Янз бүрийн хориг тавьж байгаа. Татварт оногдуулж байгаа. Тэгээ өөрийнхөө эдийн засгийг ингээ хашаагараа тойруулсан. Бид нар бараг тийшээ юм зарч чадахгүй хэрнээ манайх л баах юм зарж байгаа. Одоо ерөөхдөө Дональд Трампын гомдлыг бас ойлгож байна уу? Цаана бас нэг personal хувийн нэг тий хариу барих юм байгаа шүү. They put obstacles in your way that you can do nothing about. But if you take a look at what happened, so we sell no cars to Europe. Бид нар Европ руу бараг машин зарахгүй байгаа. I mean virtually no cars, and they sell millions of cars. Гэтэ эднэр бол хэдэн сая машин зарж байгаа. We take their it's like хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн манахаас авдгүй хэрнээ бид нар рүү баахан нийлүүлдэг. a one-way street with them. The European Union is very very nasty. Тэгээ энэ Европын холбоо бол үнэн nasty байлаар. They sue our companies. Apple was forced to pay $16 billion on a case that very much like my cases that I won. За тэгээд Apple-ыг шүүхт өгсөн 16 тэрбум еврогоор торгосон. Ямар шүүх хурал байсан бэ гэх юм бол миний өмнө давсан тийм заван нэр хүнд гүтгсэн янз бүрийн ингээ худлаа хуурмаг тиймэрхүү кейс байсан. Мэг адилхан. They shouldn't have been even cases, but we felt they had no case and they ended up having an extremely favorable judge and decision.
but they're suing Google, they're suing Facebook, they're suing all of these companies, and they're taking billions of dollars out. Тэгээд ганцхан тий Apple-ыг шүүхт өгөхгүй байгаа. Google-ыг шүүхт өгж байгаа, Apple-ыг шүүхт өгж байгаа, Facebook одоо Meta-ыг шүүхт өгж байгаа. Тэгээд хэдэн тэрбумаар нь торгоол явж байгаа. Европчууд манай компаниудыг. American companies, many more than the ones I just mentioned. And I guess they're using it to run Europe or something. I don't know what they're using it for, but they treat us very badly. China obviously treats us very badly. Almost everybody does, and I blame past presidents, to be honest. Тэгээд бидний компаниг торгосон мөнгөөр тэд нэг өөрийнхөө засаг маска ингэ санхүүжүүлдэг юм хаашаа. Би ягсан мэдгүй юу хийж байгаа. За Европчууд бид нэр тий айгу балиар харилцаатай бид нарыг ингэ ашигладаг. Хятадууд бас яг адилхан ашигладаг. За энэ ерөөдөө хэний буруу юм бэ гэх юм бол өмнө ирэх барьж исэн ерөнхийлөгчний буруу. Тэгээ өнөө хятадын зах зээл дээр Facebook байхгүй, YouTube байхгүй бүх юм хориглосон. Тий бусад улсууд ингээд эдийн засгаа ингэ хашсан байдаг. Тэгээд данна юмаа ингээ Америк руу зарах сонирхолтой. Тэгээ эсвэргээр Америкчууд зарья гэх юм бол үгүй гэдэг. Торгуул татвар гэх мэт шин. Энэ дээр одоо арга. Энэ дээр би Трамптай санал нийлж байна. I was president. We received so far about $700 billion from China over the years on the tariffs that I put in. No other president got 10 cents from China. And that was only beginning, except for COVID. I would have been able to finish the process. Тэгээд аль хэдийн арга хэмжээ хятад эдийн засаг авч ирсэн. Гэхдээ дундуур нь ерөөхдөө ковид гарч ирээд надаа садаа болсон гэж байна. Окей. Тэгээд Трампыг ингээд сонсох юм бол ер нь бол гоншхонохгүй хэрнээ соёлтой бухимдал илэрхийлж байгаа. Тэ хэний эсрэг юм бэ гэх юм бол одоо нэлээд их Европын эсрэг. За. Тэгээ ерөөхдөө өөр Европтой бухимдалтай хүн юм бэ гэх юм бол Путин байхгүй юу? За тэгээ би Путин байсан бол заяа. Трампын сайн талд орох айгүй амархан баха хөшөө. Шидний яаж төвчдөг юм. Тэгээ. Кирстамер новшин 100 хүн чамлаа явуулсан байх юм. Болтго юм уу энэ чинь. Тэ? Ерөөхдөө тэ чихлүүн орох нь бас зүрхлүүн орох нь систем амар хэцүү биш байгаа зү. За. Тэгээ өчтөр Дональд Трампын явуулсан тайлан дээрээ, санал дээрээ Путин юу хэлсэн бэ гэх мэт зүгээр өмнөх ярьж ирсэн юмудаа давтсан. Украин НАТО гişүн болохгүй. НАТОгийн цэрэг Украин байшгүй. Украин улс ерөөхдөө цэргийн алб дотор маш том цомгтол явна. За тэгээд Донбасс, Луганск, Донецк гэх мэт шин Кремийн ал Оросын Альпесны талбай нутаг болно. Тэгэх юм бол дайнс шууд зогсож байна гэж байна. За тэгээд Путиний өөрийнх нь үгийг сонсцгоо. Мне кажется, для украинской стороны очень хорошо было бы добиться перемирия хотя бы на 30 суток. Миний хувьд ямар санагч байна гэх юм бол 30 хоног байлтаа зогссон бол Украинд сайн. Тэ? За бид нараас энийг дэмжиж байна. Гэхдээ И мы за. Гэхдээ Но есть нюансы. В чем из? Гэтэ тийм амархан биш ээ. Нюансууд байгаа. Нарийн юмнууд хангагдах ёстой. Включается. Первое. Что мы будем делать вот с этим участком вклинения в Курской области? Тэгээд Курск бид нар сая авчлаа. Тэн дотор хэдэн мянган цэргийг бид нэр баривчлагдсан. Бариад авцсан. Тэд нар яах юм? Юу хэлж байна гэх юм бол нөө Украины шархлуу гоё давс цацсан шүү дээ. Хөөе. Энэ хэдэн мянган хүмүүсийг бисээ бариад авцсан. Тэд нар яах юм? Если мы прекращаем боевые действия на 30 суток, что это означает? Что все, кто там находится, будут выходить без боя? Мы их оттуда должны выпустить после того, как они совершили массу преступлений против мирных граждан. Или украинское руководство даст нам команду сложить оружие. Просто сдаться в плен. Как это будет? Непонятно. А как будут решаться другие вопросы на всей линии соприкосновения? А это почти 2000 километров. И там, как вы знаете, российские войска... За тэгээд энэ хоорондоо байлтж байгаа талбай нутаг бараг ингээд фронт маань 2000 км. Тэгээд фронт даяар
Оросууд ерөөхдөө ялж байна. Бид нэр өөрчлөж байна. Бид нэр амжилт байгуулж байна. Тэрийг яах юм бэ? Наступают практически на всех участках боевого соприкосновения. И там тоже создаются условия для того, чтобы мы взяли в блокирование целые достаточно крупные подразделения. Значит, эти 30 суток будут как использоваться? Для того, чтобы на Украине продолжить... За тэгээд 30 оны хугацаанд мобилизац үргэлжлэх юм уу Украинд? Одоо тий Украин цэргийн алба шинэ хүмүүсийг цэрлүү татах юм уу? Тий зэвсэг 30 оны дотор нийлүүлэгдэх юм уу? Это принудительная мобилизация для того, чтобы туда поставлялось оружие, для того, чтобы тэднээс бэлтгэл тренинг руу орох юм уу? Тэ энэ 30 хоногийг та нар ерөөхдөө яаж ашиглах гэдэг юм бэ? Мобилизованные вновь подразделения. Яг гоё дипломат маягаараа ингээд или ничего этого не будет делаться, тогда возникает вопрос: а каковы будут тэгээд тийм учраас би энэ дипломат хүн болж чаддаг байхгүй хизээч болохгүй байхаа. Би жишээлбэл ийм өгүүлбэр миний толгоноос миний амнаас хизээч гарахгүй. Путин маш соёлтой юу гэж хэлсэн бэ гэх юм бол 2000 цэрэг бид нэр авсан шүү дээ. Тэ. Бид нэр ерөөдөө фронт даяар 2000 км-ийн урт талбай нутгаар бид нар ялж шүү дээ. Тэгээ бид нар ялж байгаа юм чинь зогсох шаардлага байгаа. Тэгээ бид нар одоо ингээд 30 хоног зогслоо гэж бодох юм бол та нар ингээд зэвсэг нэмээд авах юм уу? Шин цэрэг татах юм уу? 30 хоногийн дотор шин цэргүүдээ бэлтэх юм уу? 30 хоногийн яах гэдэг юм бэ? Шал өөр хэлж байгаа гэсэн. Тэгээ би л яг камерлаа тий. Зеленский навшаа. Чи 30 хоногийн дотор яах юм? Би чиний 2000 цэрэг авцсан байна. Буцаага авах юм уу? Яаж буцаага авах гэдэг юм? Тий. За тэгээ энэ хугацаанд чи шин цэрэг татаад шин зэвсэгтэй болох юм хаашаа? Чи наа тэнэг гэж бодож гинөө гэж ярих аахгүй Путин тэхгүй арай өөр ярьж байна. Как будут решаться вопросы контроля, верификации. Тэгээ энэ хийнх юм бэ гэл. За тэгээ Трамп ямар хариу барьж байгаа юм бэ гэх юм бол цаанаа бас баатар шиг харагдахын тулд Оросын эсрэг харагдахын тулд санкцуудыг иргэн сэргээсэн нэмсэн. Гэтэ Оросууд энийг ерөөсө тоохгүй Путин эндээ юу хэлсэн бэ гэх юм бол 20-50-50. Тэ? Бид нэрт 20-50 тусам манай эдийн засаг бид нэр илүү бие даасан илүү хүчрэг болж байгаа юм аа. За тэгээд энэ Путиний ярилцаг хизээ хаана болсон бэ гэх юм бол Москва хотод болж исэн. За тэгээ хин хамт байсан бэ гэх юм бол Беларусын ерөнхийлөгч бас байсан. За тэгээ Беларусын ерөнхийлөгч жоохон над шиг хүн. Тэгээ дипломат хүн ерөөсөө биш, жоохон маазрах дуртай, хошин. Би одоо жишээлбэл ийм алтан тушаал хаашчих юм бол жоохон Беларусын ерөнхийлөгчийг юм ярих байхаа. Опять такое, простите, пророчество. Если Россия... Уучлаарай. Би тэгтээ жоохон тий ирээдүйг та хэдэд хэлээд өгчээ. Россия договорится с США, труба Европе и Украине вместе взятая. Орос Америкчууд тий хилцэл хийгээд шийдэл хүрчээд хамтраад ажиллах юм бол хэн хошног царайлах юм бэ гэх юм бол Украин, Европ хошног царайлна шүү. Би ирээдүй хэлж чинь шүү. Би яг инх байсан. Тэгээд Путин мэдгүй тий миний өгшөн ийм үг зүгээр амнасаа унгаачхаа гэлцмэж магадгүй хөвчлөлтэй тий. За тэгээд иймэрхүү юм болж ийн цаанаа ерөнхийдөө улс төр гэдэг чинь драма, урвалт, хутгалалт, гомдол, гоншхонох, хариу авах за орсон газар байгаа.